quite interested. Монгол Улсын хувьд бол хөрөнгө оруулагчид нэлээд сонирхолтой байгаа. Одоогийн байдлаар нэлээд сонирхож эхэлж байна. Яг гэвэл өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг амаргүй байлаа. Монгол Улсад нэлээд хүнд цаг үеийг туулсан. Ингээд одоогийн байдлаар эдийн засаг сэргэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-аар төгсөж байна. Хятад руу хийх нүүрсний экспорт нэмэгдэж байна. Энэ утгаараа хөрөнгө оруулагчид Монгол Улсыг нэлээд сонирхож эхэлж байна. Хэдийгээр ийм өсөлт сайжралт байгаа боловч Монгол Улсын хувьд шийдвэрлэх ёстой зарим сорилтууд байсаар байна. Ялангуяа энэ хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улс энэ сорилтуудаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг маш анхааралтай ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд 3 зүйл нэлээд санаа зовгүй хандж байна гэж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт засгийн газрын доктортой үйл ажиллагаа, засгийн газрын доктортой байдал нэгдүгээр асуудал болж байгаа. Сүүлийн үед зах зээл дээр бол ерөнхийдөө засгийн газрын докторгүй засгийн газар өөрчлөгдөж магадгүй гэсэн ийм шүүм явж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ засгийн газар доктортой ажиллаж чадахгүй байх юм бол энэ өнгөрсөн 12 сарын хугацаанд энэ засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогыг дараагийн засгийн газар нь тууштай авч явах уу, заламж чанар байх уугүй юу гэдэг дээр хөрөнгө оруулагчид санаа зовнонгүй байгаа. Хоёрдугаарт шинэ засгийн газар байгуулагдлаа гэж бодоход яаралтай хэрэгжүүлэх ёстой бодлогын арга хэмжээнүүд маань бас удаашрах ийм нөхцөл байдал үүсч болзошгүй учраас үүндээс хөрөнгө оруулагч нэлээд санаа зовнгүй хандж байгаа. Гуравдугаар асуудал бол шинээр сонгогдсон ерөнхийлөгч энэ ерөнхий сайдын засгийн эрх барьж байгаа энэ хүч аль аль нь өөр намын төлөөлөл байж байгаа тийм ээ. Энэ утгаараа ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын барих бодлогод бас зөрчил тийм ээ ялгаатай тал гарч болзошгүй гэдэг дээр зовж байгаа санаа зовсон зовнгүй байдал ажиглагдаж байна.